Хонх хамтгийн дуучин их баяр. Ер нь бол миний орчинтэй бидний үе бол ер нь дандаа л тийм инээд хөөртэй. Монголчууд ч ер нь маш юутай шүү дээ. Маш юм нөгөө хошин шогийн мэдрэмжтэй амарсан шүү дээ. Тэг нэг одоо юу яажсэн яг 90-ад оны үед дөнгөж орчсон хувьсгал ялаад тэгээд нэг Америк ирсэн юм аа бүгд найрамд намын ингээд. Тэгээд тэр нөхөр чинь бид нар аваад нөгөө ганц л үзүүлдэг нөө хар хорин руугаа аваад тавьсан. Тэр үе чинь засмал зам байх. Пөөст тэр тамал тавьж явж. Тэгээ хараа. Тэгээ тэр нөхөр ярьжсэн байхгүй манер замдаа бид нар ч нөө цаг явж өгөхгүй өстой өчнөө л юм ярьж байгаа штэ. Тэгээд манер нөгөө Японд Sony фирмд бас нэг юугэр чинь ажиллаж исэн юм л да. Тэгээд тэгжсэн надад очиод хаа хий гэж очиад тэгэл. Гэхдээ та нар ингээ харахад ерөөс яг ингээ Япон мөчтэй яг та нарын юм царайдсан байл. Тэгсэн мөртлөө асар ялгаа нь юу вэ гэсэн чинь та нарын юуны нэг хошин шогийн мэдрэмжтэй амар юм аа. Тэгээ Японууд ингээд жоохон жок ихлээр нөгөөдөл ингээд айгүй сериусны хүлээж авч гайхаад идэг гэнэрсэн. Тэгээд гоё бас нэг юу ярьжсэн тэрийг мартдаг юм. Тэгээ ерөнхийдөө манер тэгээд нөгөө заа нэг юу лээ нэг 10 секунд юм ярихлаар орчуулагч нэг 20 секунд орчуулад байна. Яагаад ингэж орчуулд юм? За яг ийм л байдсан бэлгүү гээл. Тэгэл хамгийн төгсгөлд тэр чинь нэг ажиллах хугацаанд дуусаал тэгэл буцах болсон юм байна л да. Тэгээ буцалтын үдшилэг хийгээд идэж уцгаагаал тэгэл манер нэг гоё анекдот ярьж өгөхгүй юу. Тэгэл за нэг 10 секунд ярьж байгаа юм чинь 15 юм уу 20 секунд орчуулдаг гээл. Тэгээ нэг 20 секунд юм ярьсан чинь нөгөөх ерөөсөө нэг 5 секундэд юм яриад орчуулад нөгөөдөлнөстө үхтлээ инээлтэй явцсан гинэ. Тэгэл гайхаад юмчтэй. Сони юм да за гэл. Тэгэл онгоцны буудлын дээр яг очиод явах болох та нөгөөдгөөс асуусан гэсэн. За би одоо ингээ онгоцондоо суугаа яваад өгнө. Ганц юм асуу. Түрүү би нэг 20 секунд юм ярихад чи 5 секунд орчуулаад тэгээд үхтлээ инээлтсэн. Тэрнийхээ нууцыг хэлээч гэсэн чинь за тийм ээ яг үнэн одоо та ингээл яваад өг чинь би яг үннээ хэлье. Тэгээ би юу гэж орчуулсан гэхэлэр сая энэ Стив Сондерс амар гоё анекдот ярьлаа. Би дааж орчуулж чадахгүй. Тийм болохоор та нар инээцгээ гэсэн чинь. Тэгж ярьсан гэдэг. Тэгээд бид нарыг монголчуудыг бол өстой үнэхээр та нар өстой юмр айгүй юутай юм бэ гэдэг. Тэгээ ер нь гоё л доо. Бид нар ер нь инээж л байвал те. Угаасаа бидний залууд инээвэл залууч энэ төр гэдэг. Үгүй үнэн л дээ. Энд чинь мэдээж инээн гэдэг чинь бидний бие организмаас бол маш хэрэгтэй бодиснууд дотроо ялгардаг баг. Ингээд та бүхэн дахин инээж байхыг л ер нь. Тэгээ ер нь хотод те одоо хотын соёл моёл гэдээ ярьдаг штэ бид нар одоо. Ер нь бол ингээд бараан байна хот нэрээ. Ингээд машин барайл явах дандаа ууртай хүмүүстэй. Тэгээ тэрийгэ болчихмоор байна. Ялангуяа энэ монголчуудад ер нь хэлэх хориотой үгсүүд гэж байна штэ. Уучлаарай. Баярлалаа. Сайн байна уу? Баяртай эднэр маш хэлэх хориотой үг шүн. Гэхдээ яагаад байгаа юм бэ те нэг амнаас нь юм унчих гээд байгаа юм уу те. Уг нь бид нар чинь ингээ нэг тэгээд нэг бас балаа яваа юм аа. Тэгээд худлаа инээгээл гэдэг. Тэрийг их чи ууралж яснээс зүгээр шүү дээ те. Инээжсэн те. Тэгээд би рүүгээ гар мар даллаад ингэчиж яах те. Ялангуяа ингээд машин барайл ингээл явах чинь те бидний тэр юу нэрээ айтааслаа. Тэгээд хөдөөний хүмүүс гэж шилж арай болохгүй болтой нэг шилжин суурьшигч нар бошуухан хотчоосаа тий. Энд чи яг нэгэнт л Улаанбаатар хотод ирж амьдарч байгаа юм чинь чи хотын л хүн шүү дээ тий. Тэгээ энийг өстой гялс ягаасаа бүгдээрээ тэг бие рүүгээ инээж ягаасаа гар мард олж хагаад. Гэхдээ ингээд нэг зам тавиад оруулчихлаар баярлалаа гэдэг гоё аваархан гэрлэг дарддаг шүү дээ. Тэр мөрүүлэх гоё шүү дээ. Хүн чинь ингээд нэг баярлалаа энэ төрчлөөс чинь нэг сайхан болдог шүү дээ. Тэгээ тэрийг бие биендээ л ингэж үргэлж өгж явж ямаар ах юм да. За ингээд та бүхэнтэйгээ баярлалаа ингээд хамтлагийнхаа дуунаас нэг хідэн дуу байвал зүгээр юм битээ. Одоо та нарыг гуйдж байгаа баха тий. За манай нэгдүгээр концертын нэр бидний араншин нэртэй концерт гэсэн. Бидний араншин бүгдээр хамтдаа болсон.
Сар жаргачээ, сар туярчээ, сайн хөдмээ манай цугларчээ. За найзуудаа яриад байгаарай, яаж шүүхэн аж төрж байна. За найзуудаа яриад байгаарай, яаж шүүхэн аж төрж байна. Сайн гэвүү, тийм мөгийн яс биш Монголын яс. Сайхан үгэвээ, сайхан гинэ, мөгийн яс биш Монголын яс. Сайн гин, тийм мөгийн яс биш Монголын яс. Сайхан үгэвээ, сайхан гинэ, мөгийн яс биш Монголын яс. Хойдормогоо хэсэглэн авч урд ормодоо урлан задгаж хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөхдөө. Хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөхдөө. Сайн гэвүү, тийм мөгийн яс биш Монголын яс. Сайхан үгэвээ, сайхан гинэ, мөгийн яс биш Монголын яс. Сайн гин, тийм мөгийн яс биш Монголын яс. Сайхан үгэвээ, сайхан гинэ, мөгийн яс биш Монголын яс. Баярлалаа хүндээ. За ингээд та бүхэнд үргэлж инээж явахыг гэсэн өрөөё. Өнөөдөр Улаанбаатар хотод 101 жилийн түүхийг өгүүлсээр байгаа нэгэн түүхэн барилга бол Улаанбаатар хотын музей. 101 жилийн өмнө 1919 он бүрээд худалдаачин цогт Грамович Батомжов хувийн орон сууцны зориултаар бариулж байлаа. Тэрээр Оросын хаан ширээ унтсныг бэлэгдэн Баажингийнхаа ороо дээр ширээ дээш харуулan байрлуулж байлаа. 1921 он ардын журам цэргүүд нийслэлбэрийг чөлөөлөх үед энэхүү Баажингийн нэгэн өрөөнд Жанжин Сүхбаатар амьдарч байлаа. Улмаар 1956 онд энэ байшинд Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэнг нээснээр өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна. Гэвч өнөөдөр музей байгаа байтал хотын иргэд бид төрөлх хотынхон түүх соёл үнд дурсгалаа үл хайхацаар л Төрөлх хотынхон музейн засварт таач бас гар бие оролцсон аянд нэгдэж ханд өргөөрэй.